За сайн байцгаана манайхан. За тэгээ дараагийн бичлэгээр уулзж байгаа таатай байна. За тэгээ өнөөдөр ямар нэгэн өөр бэлдсэн сэдвийн тухай ярихгүй. Гэхдээ сүүлийн хэдэн сар ерөнхийдөө би яг энэ төсөл дээр ажиллаж байгаа. Өөрийнхөө платформыг хийх юм төсөл дээр ажиллаж байгаа. За тэгээ манай Монгол Code Academy-ийн ерөнхийдөө платформ бижин болсон байна. За тэгээ өмнө нь бид нэр demo version гэдэг Netlify дээр гаргаж ирсэн version харуулж ирсэн. Энэ болохоор бид нар Firebase ашиглаад ерөнхийдөө ийм вебсайт хийж байгаа. За вебсайтын гол утга учир нь ойлгомжтой. Бид нар хүүхдүүдэд үнгүүгээр бодлого бодох тиймэрхүү боломжийг олгож байгаа гэж ойлгож байна. За тэгээ вебсайтын ерөнхийдөө танилцуулга бичдэг гэж ойлгочих болно. За хамгийн ихтэй хийх ёстой зүйл бол нэвтрэх, аль эсвэл бүртгүүлэх байгаа. Тэгэхгүй бол бусад энэ менюрүүд рүү ерөнхийдөө орж болохгүй. За надад бол бүртгэл угаасаа байгаа учраас би яг зүгээр орчий. За орцоо. За тэгэнгүүт мэдээж амжилттай бол ингээд юу гараад ирэн тийм ээ. За тэгэнгүүт хичээлүүд рүү орвол хичээлүүд дээр бол ерөнхийдөө ямар нэгэн тийм амар өөрчлөлт бол байхгүй. Энийг харж байгаа чинь зүгээр бид нар дараад ингээд хичээлүүдээ үзэж болно. Харин хамгийн гол өөрчлөлт юун дээр гарч ирсэн бэ гэвэл бодлогууд дээр гарч ирсэн байна. За хоёул хэдүүлээ бодлогууд руу орж үзье. За бодсон гэд ингээ гараад ирэх нь байна тийм ээ. За тэгвэл бодоогүй бодлого руу ороод үзвэл бид нар юу вэ гэхээр энэ куб гэдэг бодлогын бид нар тайлбар нь байна. За тэрэн дээр мэдээж бид нар ямар хэл дээр бичмээр байгаа гэдгийг сонгоно. За бид нар C++ хэл дээр бичмээр байна гэд хэдүүлээ сонгоод за тэгэнгүүт шууд платформ дээр кодо бичээд тэрийг шалгуулад тэгээ явах боломжтой болсон байгаагаар давуу талтай байгаамаа. За тэгэнгүүт хэдүүлээ ажилуулах дараад үзье. Буруу хариулт гараад ирлээ тийм ээ. За хэдүүлээ энийг бодож чадахгүй байлаа гэж бодоход видео тайлбар бичлэг рүү ороод видео тайлбараа үзчих боломжтой байна. За тэгэнгүүт хэдүүлээ буцаага бодлого руу ороод хэдүүлээ read code харъя. Lead code-н дээр бол яг өгдлийн бүтэц суулганоор нь ийм тустай категорицод юу байсан баа. За мөн сэжтгэн бодлого бодсон бол бодсон гэд гараад ирнэ. За тэрний дараа хэдүүлээ бодлогоо дараад орвол ийм зүйл гарч ирэх нь. За монгол хэл дээр тайлбар нь гарч ирлээ. Тэгэнгүүт хэдүүлээ өөрийнхөө хүссэн хэлийг нь сонгож бичнэ. C++ хэлэн дээр бичмээр байвал C++ хэлээр биччихнэ. За мэдээж видео тайлбар нь байгаа. Энэ бодлогыг яаж бодох вэ гэдэг видео тайлбар нь бол байгаа. За тэгээ ерөнхийдөө ийм болсон байх нь. За тэгээд надаас маш олон хүн онлайн сургалт явуулдаггүй, яадаг вэ гэж асуусан. Тийм учраас одоо надаас асуугаад байх хэрэг байхгүй. Яагаад гэвэл манай суваг дээр цэс байгаа. Онлайн сургалтанд орох боломжтой. За тэгээд ерөн ихэнхдээ би ганцаарчсан сургалт явуулдаг. Тийм учраас ганцаарчсан сургалтыг сонгоод юу явах боломжтой. Аль эсвэл найзуудтайгаа хамтдаа сургалт авахыг хүсвэл 3 болон түүнээс дээш хүн сургалт авахыг хүсвэл ерөнхийдөө програмчдын үндэс юм уу эсвэл өгдлийн бүтц гэсэн энэ хоёр төрлөөс сонгоод юу явах боломжтой. За тэгээд төлбөрийн мэдээж ч гэсэн доор байгаа сонгоод орвол та нарт боломжтой цагууд нь гараад ирнэ. Тэр боломжтой цагууд дээр нь дараад ерөнхийдөө өөрийнхөө захиалгыг баталгаажуулах боломжтой. За тэгээ энэ дээр мэдээж банкны мэдээж ямар нэгэн зүйлсүүд ингээ гараад ирэх нь байна. За ерөнхийдөө манай платформ бэлэн болсон. Тийм учраас та бүгд ороод сонирхоод үзээрэй. Ерөнхийдөө бас код сурахыг хүсэж байгаа хүмүүст бол анхан шатны бэлэгдэхүүн өгөх боломжтой ийм платформ хийсэн бахаа гэж найдаж байна. Тэгээ та бүгдэд таалагдсан бол лайк болон subscribe дарж дэмжээрэй. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай.